Тэр хүний зогцос гарахтай нэг хог гарлаа гэнэ хур хог. Тэр чин түүц тавьсан. Түүцний доогуур нь байгаа энэ зайд ингээд нөгөө салхи шороо одоо уур уснаа ингээд хоримтлогдсон хог тэнд оронд орцсон байгаа даахгүй. Тэр түүц эрэхлэж дороо байгаа хогоо татаж яагаад авахудад тэр түүцийг өргөхөөр тэр хог нь гараад ирж байгаа. Тэр зогцос ногц гэдэг үг бол айгүй муухай үг сонсогдлоо. Сэтгүүлч яг өөрт чинь яг энийг яг хэлмээр байна. За нэг хүнийг харлуулахад айгүй амархан манайхаа. Хүн болгон ингэж яриад байгаа заа. Түүц заваан, шээс паста, ар өрөөрөө шээдэг баадаг. Үгүй уучлаарай. Түүц эрхэлдэг хүмүүс өглөө ажилдаа очиод түүцээ нэхэж юмд хамгийн дөрөнд хогийн шүрт осгороо барьж гараад хогоо цэвэрлдэг байгаа. Орой буухта түүцэн дотор хоримтлуулсан хогоо авч гараад машиндаа машингууд барьж гараад хогийн цэг дээр ч усан хаяад аваа явдаг байгаа. Хин баагаад хин шээгээд байна гэдгийг би та бүхэн сэтгүүлчдээ та бүхэн бүр аягуулсаар мэдчихэж байгаа. Хэдэн онд одоос 2-3 жилийн өмнө ковидын өмнөхөн болохоор улаан цагаан ил шээгээд зогсчихсан бичлэг явж байсан шүү дээ. Энэ яг юутай холбоотой яг би болохоор гэж хэлж байгаа бол энэ юутай холбоотой бол манай иргэдийн өөрснийх нь ухамсар нэгдүгээр байгаа. Хоёрдугаар гэвэл улсын төсвийн мөнгөөр барьчаад татврын мөнгөөр барьсан CD тайлбартаа бүгдийн жээс харинд төгчлөө шүү дээ. Алхаад байх ёстой нойлыг яга Монгол улс өөрснийг бий болгож чадахгүй байгаа юм. Тийм учраас шээсээ барьж чадахгүй хүмүүс энэ тэнд очиж шээгээд байна. Энийг түүцрүүд шахаад байна. Үгүй уучлаарай. Ятарсан л ятарсан гэж хүн болгоны үйл үүр зайл амчиг түүц хэрэгтэй чинь үүрх ёсгүй. Би энийг хатуу хэлнэ.